За тэгээ харин их хурлын гишүүд салбараа төлөөлж орж ирсэн гишүүд салбарын төлөө дуу хоолой болж болно. Энийг харин ардчил гэдэг. Парламентын засаглал гэдэг. Тэгээд болохгүйгээ бид хэдүүлээ ярьж хагаад зарчмаараа олонхоороо шийдэл явдаг. Ийм л тогтолцоо. Энийг та хуульчилж ингэж оруулж болохгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо дахиад би танд бол бодит кейс ярив. Хэд хоногийн өмнө танд хуулийн төсөл өргөн барихтаа та хоёроос ярилцчихсэн. 2027 онд төсвийн өрөө 28-аас 29 оны төсвийн төсөөллөг дагуулж нэмэн үртгийн албан дотрын 2 тодорхой хууль залтыг хүчингү болгосон. За одоо тэг яг энэ дээр зарчмын зөрүүтэй санал гаргаад иргэдтэй нэг нөөтийн буцаа олголтын нэг 150% олгох чигсэн санаачлаг гаргасан их хурлын гишүүдийг та үг хэлэх хэрэггүй. Байнгын орондоор оруулсан зарчмын саналыг чинь тамгын газар шалгалт хийгээд бүтэхгүй юм байна гэдээ татах юм байна. Та одоо хууль санаачилж болохгүй. Таны хууль чинь асуудалтай байна гэдэг тамгын газар татах юм байна. Дүгнэлт гаргах юм. Ингэж болох юм уу? Энэ л үл явж шин. За бэмцэх дарга хариулъя. Энд улсын их хурлын даргын санаачлагаар болон тамгын газрын тийм үү санаачлагаар улсын их хурлын гаргаж байгаа гишүүдийн гаргаж байгаа санаачилж байгаа хууль за дээрээс нь тийм гаргаж байгаа зарчмын зөрүүтэй саналыг хязгаарлах ямар ч зохицуулт байхгүй. Зөвхөн байнгын хорооны хуралдаан хэлэлцүүлгийн явцад гишүүд байнгын хорооны гишүүд байнгын хорооны саналаар тамгын газар шаардлагатай болвол зөвлөмж дүгнэлт гаргаж болно гэж байгаа. Энийг та бас ялгаж харах хэрэгтэй. Ялгаж. Яагаад гэвэл тийм үү? Нийт иргэн улсын эрх ашигын төлөө бид нэр санал гаргах ёстой. Энэ улс орны тийм үү тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал төсөв мөнгөтэй холбоотой саналуудаар бид маш хариуцлагатай хандах ёстой. Гишүүний эрх гэдгээрээ тийм үү хаа хамаагүй санал гаргаж болох эрхтэй байж бас болохгүй. Энэ дээр нь л одоо зөв байна уу буруу байна уу гэдэг дээр нь л гишүүдтэй бусад гишүүдтэй мэд хэрхийг хангах тийм үү ийм боломжийг л